За сайн байцгаана уу. Манай өмнөд Монгол ээлж дугаар хэлж байна. Энэ удаа бид жирмийн чуулганы тухай ярих байна. Түрүүчийн дугаар бид зосын чуулганы талаар ярьсан. Зосын чуулган тийм ээ. Одоо 2 төмдийн хошуу, 3 харчны хошуугаас бүрддэг. Харчны 3 хошуу болоод төмдийн зүүн хошуу нь Цэрэг ноёны удмынх нь засаг барьж ясан. Харин төмдийн баруун хошуу бол Алтан уургийн Батхан Дай хааны удмынх нь төр барьдаг байсан байна. За харин энэ удаагийн дугаард жирмийн чуулган бол хорчны 6 хошуу, горлолсын 2 хошуу, залайд хошуу, 4 хошуу гэсэн 10 хошуу байдаг. Түүнээс гадна жирмийн чуулганд багтдаггүй байсан их мянганы хошуугийн бас энэ удаагийн дугаард ярихаар бэлдэж байна. За хорчин гэхээр хавт хасрын удам. Хавт хасар бол Чингис хааны төрсөн дүү. Энэ хавт хасрын удам бол хорчноос гадна одоо урдын 3 хошуу, дархан муу мянган хошуу, хошууд аймаг эдгээр аймаг хошууны ноёдууд нь бол хасрын удам байд юм аа. За өнөөдөр бид нар жирмийн чуулганыг ярих гэж байгаа. Жирмийн чуулган бол хорчны 6 хошуу. Хорчны 6 хошуу нь юу вэ гэхээр баруун гарын 3 хошуу, зүүн гарын 3 хошуу байдаг. Түүнээс гадна горлолсын 2 хошуу, залайд хошуу, 4 хошуу гэсэн 10 хошуу байдаг. Эдгээр чинь одоо нөгөө өнөөдрийн одоо өөр Монголын засаг захиргааны нэгжийн хувьд бол жирм аймаг буюу Тунлын хот, Хянган аймаг голдуу багтж байгаа. Түүнээс гадна хятадын Гэрийн мужи, Леонын мужийн, Хэйлүнжаан мужийн олон хошуу шин бас цаашаа орсон байдаг. За нэгдэх нь бол хорчны баруун гарын дунд хошуу. Хорчны баруун гарын дунд хошуу бол тийм ээ монголоор бол түшэт хошуу гэсэн байсан. Түшэт хошуу гэж нэрлэдэг байдаг. Түшэт хошоо Чингон гэх хошуу гэдэг юм байлээ. Өнөөдөр энэ засаг захиргааны нэгж нь өвөр Монголд байгаа. Хянган аймагт хараалагдж байгаа. Өнөөдрийн хувьд бол 240 гаруй мянган хүн амьдардаг. Түүнээс 220 мянган монголчууд амьдардаг. Ер нь монгол хүн нэлээд ихтэй ийм хошуунуудх байгаа. Хорчны баруун гарын дунд хошуунаас хятад мужид нутаг тасалгадаад тийм ээ. Өнөөдрийн хувьд бол одоо нөгөө Гэрийн мужийн Баяр Чонгишир гэсэн хот байдаг. Өнөөдөр Баяр Чонгишир бол одоо нэг сая 400 гаруй мянган хүн амьдардаг. 50 гаруй мянган монголчууд амьдардаг тийм тоо баримт байна. Түүнээс гадна Хянган аймгийн Төв Чаншан гэж хятадын нэгж болсон монгол хошуунаас тусдаа бие даасан шин болсон. Энэ 290 мянган хүн амтай монголчууд нь 70 мянган байдаг юм байлээ. Хорчин баруун гарын дунд хошуу бол ер нь чин гүрний үед бол маш их нөлөөтэй анх бүр түшээд хан цолтой байсан. Сүүлдээ хан цол нь хасчаад хошоо Чингон болгосон байлээ. За хорчны баруун гарын дунд хошууны сүүлчийн Чингон бол Иш Хайшун гэдэг нэртэй хүн байсан. Одоо Манжуго улсын үед Хянган өмнөд мужийн дараагаар хийж ясан. Алав харж ясан. Иш Хайшун гэдэг хүн 1912 он Удай вангад туслаад Төв Чаншан руу цэргэлж бас дайрж эзэлж байсан тийм удаатай. Ер нь хорчны баруун гарын дунд хошуу ер нь монголчууд ихтэй. Гэхдээ голдуу тариалангийн талбай болсон. Тийм бүх монголчууд ер нь тариачин монголчууд болсон байлээ. За хорчны баруун гарын өмнөд хошуу гэдэг хошуу байдаг. Энэ хошуу бол ер нь монголоор засагт хошуу, засагт вангийн хошуу гэдэг юм байлээ. Энэ хошуу өнөөдрийн хувьд бол 330 мянган хүн амьдардаг. Түүнээ дотроос 160 мянган монголчууд амьдардаг. Энэ хошуу юугаараа алдартай вэ гэхээр
1912 онд засагт Жунван Удай олноо өргөсөн Монгол улсын Уралгийн дагаж 1912 онд тийм ээ хошуу нутгатаа бослог гаргаж Хятадын хот чаныг эзэлж зүүн Монголын тусгаар тогтнолыг зарлж байсан. Сүүлд ялагдаад шахагдаад даа хөрөө рүү орон гарч олноо өргөсөн Монгол улсын цэргийн сайдын яамны дэс сайдаар ажиллаж байсан юм хүн байгаа. Удай ван тий ер нь Монголын түүхэнд маш их нөлөөтэй, маш их чухал хүн байдаг. Олноо өргөсөн Монгол улсад тийм ээ өөр Монголоос олон ван гүн цэргүүд очсон. Түүний дотроос засаг ноён Удай ван бол яах аргагүй нэг хошуугийг даргалж байсан. Тухайн үед хорчны баруун гарын өмнөд хошуу бол нэг 40 мянган монголчууд амьдардаг тийм том хошуу байсан. Хошуунаас 3 мянган цэрэг дайчлаад энэ бослог гаргаж ирсэн юм удаатын хүн байна. Тэгээ 1915 он Хяалтын гэрээний дараа Удай ван нутаг буцаж Бээжин хотод нас барсан сүүлээ түүнээс гадна насан аривчиг гэсэн бэйс хүн байсан. Энэ хүн бас л олноо өргөсөн Монгол улсад цэргийн яамны дэс сайд хийдэг байсан. Одоо 1912 оны нэг замын цэргийг толгойлдог байсан. Бас сүүлд нь Богд хаан Жунван цолоор шагнаж байсан. Тийм. Харамсалтай нь нөгөө энэ хүн яг тэ нөгөө байр суурь бат бөх биш учраас 5 замын их цэрэг ер нь ялах магадлал айгүй бага болсон учраас мань хүн одоо нэг швед хүн байдаг шүү дээ Ларсон гүн гэж тэр хүний ятгалгаар Хятад бууж өгсөн. Хятад бууж өгөө Ёнш хайд очоо баруулхаад насан аривчих бол Чиван цол авчихсан тийм түүхтэй гэсэн. За энэ бас Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэжсэн бас айгүй муухайгаар төгсөжсэн хүн байна. За хорчин баруун гарын өмнөд хошуу бол тийм ээ өнөөдөр бид нар нэг хүний дуртахгүй байхын аргагүй. Хадаа гэд тийм ээ нугууршгүй тэнцэгч 1981 онд өөр Монголын оюутны хөдөлгөөнд оролцож байсан. 1992 онд Өмнөд Монголын ардчилсан холбоо байгуулж байсан. Өмнөд Монголын дуу хоолой сэтгүүлийн эрхлэж гаргаж байсан. Ер нь өөр Монголыг Хятадаас тусгаарлах, өөр Монголын хөв заяа өөр монголчууд өөртөө шийдэх тийм эрхийн төлөө тэмцэж байсан тийм эрдэмтэн багш хүн байсан байна. Харамсалтай 1995 он хадаа баривчлагдаж 2010 он 15 жил ялаан дүүргөөд суллагдсан. Гэтэ суллагдсан ч бай хадаа бол эрэг чөлөө олж чадаагүй. Одоо 25 он дахиад 15 жил тийм ээ Хятадын ханилтанд одоо хоригдож ерөөс эрэг чөлөө бүрэмс эзлэгдээгүй. Том шоронгоос жижиг шорон руу шилжсэн удаа тий. Өнөө жил тийм ээ одоо Японы Хятадын парламентын гишүүн Хадаыг Нобелийн шан энэ тавны шагнал нэр дэвшсэн учраас май хүний шоронгоос гэдэг юм уу гэрээсэн тийм ээ авчраад нөгөө биеийн өвдөхөөд одоо өөрөө өвдсөн юм уу цаанаа өвдүүлсэн юм юу гэсэн ер нь 8 наснд аюултай тийм өвчин тусаад эмнэлэг төвчсөн удаа тий. Тэгээд дахиад сураг тасарсан. Одоо хүртэл сурган гараагүй. Хорчны баруун гарын өмнөд хошуу бол тийм ээ өнөөдөр бас 2 нэгж Хятадд жилийн мужи гэж яддаг шүү дээ. Жилийн мужид таслагдаж алга болсон. Нэгэн бол 5 аншир гэж. 5 аншир өнөөдөр байдлаар бол 390 мянган хүн амны амьдардаг. Түүний дотроос 12 мянган монголчууд амьдардаг байна. Түүнээс гадна жилийн мужийн Тун Юшан гэж газар байдгийг. Тун Юшан бол 360 гаруй мянган хүн амьдардаг. Энэ шан дотроо 2 монгол сүм байдаг. Би 10 жил сурч явахдаа Тун Юшаны нэг монгол хүүхдээ нэг ангид байсан. Тийм болохоор би нэг сайн мэдж байгаа. За хорчны баруун гарын хойд хошуу гэдэг юм байлээ. Хорчны баруун гарын хойд хошуу бол өнөөдөр бол ийм засаг зархааны нэгж байхгүй болсон. Нэг хэсэг нь бол залаад хошуу, нэг хэсэг нь
одоо баруун гарын өмнөд хошуу руу нэгтгэхэд нэг хэсэг нь Хятад мужи руу таслагдаад энэ хошуу байхгүй болсон. Энэ хошууны хамгийн одоо дуртаг ёстой нэг хүн бол Араш Минжур Ерөөлтван байна. Араш Минжур бол тийм ээ 1912 онд Удай вангийн дэмжиж тийм ээ хошуу нутгаа цэрэг дайчлаад Хятадын хот шан руу дайралт хийж хамгийн сүүлд ялгадаад Араш Минжур Удай ван нар зэрэг тийм Монгол улсад Богд хаанд улсад ирж байсан. Тэгээ Богд хаанаас Ерөөлтвангсан цол авч ирсэн ийм хүн байна. Хорчны баруун гарын хойд хошуу бол өнөөдрийн Жилийн мужийн Жин Лайшэн, Жилийн мужийн Да Анши гэсэн хоёр нэгжиж бас таслагдаад явж байгаа. Жин Лайшэн бол 250 гаруй мянган хүн амьдардаг. Түүний дотроос 18 мянган монголчууд амьдардаг тоо баримт байна. Жилийн Да Анши хотод бол 360 мянган хүн амьдардаг нэг монгол сум байдаг гэсэн тоо байна. За дөрөвдүгээр бид нар хорчны зүүн гарын дунд хошуу ярих ёстой. Хорчны зүүн гарын дунд хошуу бол тийм ээ монголоор Дархан вангийн хошуу гэж ер нь нэрлэдэг. Энэ хошуу бол ер нь Манч дайчин гүрний үед бол манч нартын хамгийн их ойр дотн байсан хошуу. Одоо ер нь манч нар ихнээ одоо чин гүрний ихнээ үед бол энэ хошуунаас 3 одоо хааны хатан гарч ирсэн. 6 нь хааны гүнж энэ хошуунд одоо ураг барилдаж ясан ийм түүхтэй. Өнөөдөр бол одоо Түнглээ хот буюу хуучнаараа Жирмийн чуулганы нутагт байгаа. Нийт хүн ам бол 510 мянган хүн амтай. Монголчууд бол 390 мянга байд. Ерөнхийдөө бол монгол хүн ер нь масаараа маш их байдаг. Нэг хошууны нутагт бол бараг 400 мянган монгол хүн байдаг. Ийм хошуу байдаг. За энэ хошууны сүүлчийн Чинван бол Намжил Цэрэн гэдэг хүн байсан. Намжил Цэрэн бол хоёр эхнэр нэг 8-9 хүүхэдтэй байхаа би нарийн тоон мартсан байгаа. Сүүлдээ бүр Жанзуулинтэй урах удын холбоотой одоо Мөгдөн хотод олон жил амьдардаг. Сүүлд шинэ Хятад улсын дараа шинэ Хятад улс байгуулсны дараа маань хүн Гонконгд нүүж шилжээд 51 он Гонконг тэндээ нас барсан. Ийм хүн байгаа. Энэ хүн бол яг хөтэ нөгөө Монголын нутгаа Хятадд зарж тийм ээ мөн олж тэгээд Гада Мэрингийн бослог гэж одоо өөр Монголын коммунист намч бай монголчууд бай ер нь яриг дуртай Гада Мэринэ бослог байдаг. Гада Мэрин чинь газар нутгаа хамгаалахын төлөө Жанзуулины цэрэгтэй 2 жил гарын байлдаад сүүлд нь алагдаж ер нь Гада Мэрин чинь 700 гаруй хүнээ бослогчтой гэдэг байсан. Сүүлд нь Ли Шөвшин гэдэг монгол хүн энийг одоо бүсэлж аваад буудаад толгойн тасдаж аваад Жанзуулын тушаагаад Жанзуулын бол энэ Намжил Цэрэгт тушаадаг байсан гэсэн тийм түүхтэй харамсалтай. Сүүлд Ли Шөвшин өөрийн намтартаа би тухайд мэдсэнгүй сүүлд маш их харамсаж байсан гэд бичдэг байсан. За тийм сонин түүхтэй байна. Хорчны зүүн гарын дунд хошуу бол маш олон хүн гарддаг байсан. Одоо өөр Монголын өмнөд Монголын түүхэнд нөлөөтэй. Түүний нэгэн бол бид нар дуртахгүй байхын аргагүй Хафанга гэдэг хүн байна. Хафанга бол Манчжоу улс үед Манчжоу улсаас Япон суугаа элчин сайдын яамд ажилладаг байсан. Ер нь оюутнуудыг хамаардаг байсан билээ. Тэгээд сүүлд нь 1945 он нутагтаа буцаж ирээд 100 Монголын өөртөн засаг, 100 Монголын тусгаар тогтнолыг манлайлж тийм ээ оролцож одоо төмөр баг нь буян мандах гэдэг хүнтэй хамт ер нь 100 Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдах байсан. Тэгээ 1945 оны намар 10 мянган гаруй хүнээ гарын үсэг цуглуулад Улаанбаатар хотод ирж Маршал Шовсонтой уулзаж хоёр Монголын нэгдүүлэх талаар тийм ээ ер нь хүсэл гаргахаар ирсэн байсан. Сүүлд харамсалтай нь ярилцаад бүтсэнгөө нутаг бутсан. Чоулсон бол
хоёр Монгол нэгдэх боломжгүй. Та нар одоо нутагтаа очиод хятадтай өөртөө засах болох хэрэгтэй гэж нутаг буцаасан гэсэн түүхтэй юм билээ. Хафанга сүлд нь арга буюу хятадын одоо хүчийг төлөөлсөн улаан хүүгийн тэргүүтээ баруун Монголын хүмүүстэй хөлөлцөөр хийж өөр Монголын өөртөө засах орны байгуулж ирсэн. Дараа нь өөр Монголын өөртөө засах орны орлогч даргаар ажиллаж байгаад соёлын хувьсгалын үед харамсалтай нас гарсан юм аа. За бас нэг манай дунд хошуунаас гарсан бас нэг багшийн хуучин хүү багшийн дуртахгүй байхын аргагүй. Хуучин хүү багш бол эмэгтэй хүн. Гэхдээ ийм хатуу зоригтой, ийм өөрийн үзэлдээ үнэнч байдаг ийм хүн бол бас тун ховор байд юм аа. Хуучин хүү багч 1992 онд Өмнөд Монголын ардчилсан холбооны гишүүнээр ирэлцэж байсан. Тэгэд баривчлагдаад 3 сар шорон сууж ясан. Соронгоос гараад 10 оноос 16 он хүртэл ер нь өхөн хөвтөл хуучин хүү багшийн ер нь гэрийн хорионд шахуу байлгасан. Ер нь байнгын хажуудан цагдаа байдаг. Эсвэл гадаан цагдаа манддаг. Ер нь 20 гаруй цагдаа хуучин багшийн манж ажилдаг байсан. Тэгээ өхөн хөвтөл одоо тэгээд нутгасан гарч чадаагүй. Ганц хүүгөө Шанхай нэг их сургууль төгсгөөд тэгээд тэр хүүгөө Америк руу явуулсан. Тэр хүүгийнхээ араас явах гээд сүүлд нь явуулж хятад зөвшөөрөөгүй учраас тэгээд хорт хавдраар харамсалтай нас барсан. 2016 онд хуучин багшийн нэгэн ном байгаа. Бид нар бас хуучин багшаар бас нэг тусгай дугаар хийж ясан. Говь үлэн багш гэдэг. Маш их хатан зоригтой. Өстэй эр хүн шиг эмхтэй хүн да. Дараа бид нар хорчны 100 гарын өмнөд хошуу гэж ярих ёстой. Хорчны 100 гарын өмнөд хошуу бол өнөөдөр бол ер нь ийм нэгж байхгүй болсон. Ерөнхийдөө нэг хэсэг нь Жирмэн аймгийн хорчны 100 гарын хойд хошуунд нэгтгэж, нэг хэсэг нь бол хятад Леонин мужийн хот чинаар таслагдаад дууссан байдیں۔ Энэ хошуугийн бид нар бол Бинт вангийн хошуу гэж нэрлэдэг. Бинт ван гончиг сүрэн бол бараг хүн болгон мэдж байгаа. Энэ хүн Бээжинг тийм ээ их сургууль сууж ясан. Ер нь Монгол, Манж хятадтай. 1911 оны тийм ээ туураг тусгаар Монгол улсын чимээ дуулангуудаа Монгол улсад очиж ерөнхий сайдын орлогч хийж ясан. Харамсалтай 1913 онд даа хүрээд нас барсан. Нас бараагүй их л олон юм хийдэг ийм боловсралтай хүн байсан юм аа. За хорчны 100 гарын өмнөд хошуу хятадын Леонин мужид 2 шин болж тасдаж гаргасан. Нэг нь бол Кан Пиншэн гэж. Кан Пиншэн бол 270 мянган хүн амтай. Дотроо 4 Монгол сумтай 30 мянган монголчуудад амьдардаг. Хятадын Факушэн гэж 340 мянган хүн амтай, нэг Монгол сумтай 16 мянган монголчууд гэсэн амьдардаг гэсэн тооцоо байд юм аа. Бараг Бинт вангийн хошууны өв дэсийн шарлан Факушэн гэдэг нутагт нь үлдсэн тийм сургатай байдیں۔ Бас л харамсалтай яа. Дараагийн хошуу бол бид нар хорчны 100 гарын хойд хошууг ярих ёстой. Хорчны 100 гарын хойд хошуу бас Бовангийн хошуу гэж ярьдаг. Ер нь өөр монголчууд дандаа тэгж ярьдیں۔ Энэ хошуу бол 320 гаруй мянган хүн амтай. Түүний дотор 290 хэдэн мянган 300 орчим мянган монголчууд амьдардаг. Бас монгол хүний тоогоор маш их байдаг. Нэг хошуу чинь бараг 300 мянган монголчууд амьдардаг. Түүнээс гадна бас энэ хошууны нутгаас нь Леонин мужийн Чан Түшэн гэж бас тасдаж гарсан. Өнөөдөр Чан Түшэнд бол 940 мянган хүн амьдардаг. 8 Монгол тосгон байдаг гэсэн тоо баримт байдаг. 4 мянган монголчууд амьдардаг гэсэн. За хорчны 100 гарын хойд хошуу бол тийм ээ. Чин гүрний үед бол хамгийн алдартай Монгол жанжин Сэнгэр Инчин Чингван гэж хамгийн алдартай жанжин байсан. Сэнгэр Инчин Чингван бол 100 гарын хойд хошууны засаг Чингван. Энэ
Тайпинг тэнгүү гэдэг ярьдаг. Энэ хятадын бослогийг дарж байсан, дардахад оролцож байсан Монгол жанжин. Тэгээд Англи, Францын холбоо цэргийг бас ялж байсан Монгол морьт цэргээр. Сүүлд нь Бали чавсан Англи, Францад цэргүүдэд ялгадаад тэг хэрэгэм цолон хураалгаж яасан. Тэгээд 1000 онч билээ 1850 онч лөө. Тэгээд Шандун мужид хятадын бослогийг дарах гэндэд нэг 16 настай хүүхдэд алуулсан. Тэг энэ Цэнгэр Инчин Чингман алуулснараа Ман Чингүрнээ одоо улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн. Яг бэ гэхээр Цэнгэр Инчин Чингман бол Манч Монголын цэргийн сүүлчийн жанжин сүүлчийн түшиг байсан. Тэгээ түүнээс хойш нас барсны дараа Манчин улс бол одоо Манжин 8 хошуу Монгол 8 хошуу түшиглэхээ болсон. Тэгэхээр голдуу нөгөө хятад цэргүүдийг түшиглээд тэгээд эрхэм мэдэл бол Манч Монголын гараас хятад одоо сайд жанжиныг шилжсэн ийм түүхтэй байд юм аа. Тэгээд Цэнгэр Инчин Чингмангийн бас ярих ёстой. За дараачин хошуу бол дөрөв хошуу. Одоо өнөөдөр бол Хэрүнжан мужид хараалагдж байгаа. Хэрүнжан мужийн дөрвөд Монгол үндэстний өөртөө засаг шин гэж нэгж байдаг. 250 гаруй мянган хүн амтай 40 хэдэн мянган монголчууд амьдардаг. Энэ хошуу нутгаас олон одоо хот шин бол тасарсан. Хятад мужид таслагдсан. Нэгэн бол Даачин хот гэдэг. Даачин гэж хүн болгоно одоо сонсоход нэлээ ойрхон байгаа бах. Одоо нөгөө Тамсгийн ордын эзэмшиж байгаа. Дачин Тамсг юу лээ тэгж ярьдаг билүү. Даачин хот бол 2 сая 700 мянган гаруй хүн амтай 50 гаруй мянган монголчууд амьдарсан тийм тооцоо байд юм аа. Даачин хот бол маш их нефттэй Хятадтай анхны бөгөөд хамгийн нефтийн ордог тийм үү? Энд байдий. Даачингийн нефт бол хамгийн алдартай. Дараагийн Андаа хот гэдэг. Андаашир гэж тасдаж гарсан. Дандаашир бол 350 мянган монгол хүн амьдардаг. Ер нь зөвхөн 300 гаруй монголчууд амьдардаг тийм тоо баримттай. Бас Линдэн шэн гэсэн тасдаж гарсан 260 мянган хүн амтай. Монгол хүн бол 100 хүн байдаг гэсэн. Ийм л байна да. За дараа бол бид нар Залайт хошуу ярих ёстой. Залайт хошуу бол одоо миний төрсөн нутаг. Залайт хошуу өнөөдөр бол 300 мянган хүн амтай ийм хошуу нутаг. 130 мянган монголчууд амьдардаг. Ер нь хоёр талын хэдэн сумууд дандаа монголчууд амьдардаг. Урд талын сумууд бүр хятад амьдардаг. Ийм хошуу нутаг. Залайт хошуунаас Хэрүнжан мужийн Тайлайшин тасдаж гарсан. Тайлайшин өнөөдөр 300 мянган хүн амтай, 2 монгол сумтай. Тэгээ хүн ам бол 6800 мянган. Манай Залайт хошуунаас хамгийн алдартай хүн гэвэл одоо Бадмаар Авдан гэсэн манай засаг жууван гэж ярих ёстой. Бадмаар Авдан чинь Манжгоо улсын байгууллагад гар бие оролцож байсан. Ер нь ханган өмнөд мужийн одоо хамгаалтын цэргийн генерал командлагч байсан. Ханганы цэргийн командлагч байсан. Ер нь дэслэгч генерал цолтой ханганы товчоогийн дарга байсан ийм хүн. 1945 онд зөвлөлтийн цэрэгт Пүүйтэй хамт олзлогдоод 46 онд харамсалтай Оросноос барсан тийм түүхтэй юм аа. За 9 одоо Горлсын өмнөд хошуу. Горлсын өмнөд хошуу өнөөдөр өвөр Монголд хараалагддаг. Өнөөдөр бол Горлсын өмнөд Монгол үндэстний өөртөө шин гэж гэрийн мужид хараалагдж байгаа. Өнөөдөр бол 560 мянган хүн амьдардаг. 60 мянган монголчууд байдаг байна. За Горлсын өмнөд хошууны сүүлчийн Чинван бол Чимэд Сампил гэдэг хүн байдаг. Энэ хүн туслагч хөнгөөс Жунван хошуу Чинван жирмийн чурганы дарга тий хянганы ерөнхий хорооны дарга Манжгоо улсын
монголчуудын хэргийг эрхлэх сайдаар ажиллаж байсан ийм хүн байдаг. Тэгэхдээ энэ хүн бол одоо Монголын талаар юм хийсэн гэж би бас үзэж чадахгүй байна. Маш их нөлөөтэй боловч нутаг усаа маш их хятадд зарсан ийм гэм буруутай хүн байна. Горлолсын өмнөд хошуу гэдэг маш их уудам нутагтай байсан. Тэгээд маш олон хятадын одоо гэрийн мужийн, жилийн мужийн хот шам болоод тасдалж гарсан. Жишээл Чанглин Шэн гэж байгаа. Өнөөдөр 600 мянган гаруй хүн амьдардаг. Одоо Чанглин Шэнд бол 500 гаруй монгол хүн байдаг гэсэн тооцоо байдаг. Дөөхүй ишрэгд 690 мянган хүн амтай 200 гаруй монгол хүн байдаг гэсэн тооцоо байдаг. Нунган Шэнгд 860 мянган хүн амьдардаг. Монгол хүн 1200 хүн байдаг гэсэн. Чаннан Шэнгд 260 мянган хүн амьдардаг. Монгол хүн 1200 хүн байдаг. Тэр байтугай жилийн мужийн төв Чангчунши 9 сая хүн амьдардаг. Монгол хүн 34 хүн байдаг гэсэн тооцоо байдаг. Энэ хотын ихэнх хэсэг нь энэ горлолсын өмнөд хошууны нутгаас тасдаж авсан. Тийм учраас одоо манай горлолс нутгийг ярихад бид нар тогтог тайжийг мартах ёсгүй. Тогтог тайж бол горлолсын өмнөд хошуугийн одоо сул тайж байсан хүн. Тэгээ 1906 онд засаг ноёны эсрэг тэмцэл гаргаж Хятадыг нутгасаа хөөх тийм бослог гаргаж Хятадтай 3 жил тасралтгүй 400 гаруй том жижиг дайн хийсэн гэж түүхтэй. Одоо сүүлд Хятадын түүхэнд хамгийн нэртэй Хятадын эзэмших одоо ханлыг шахуу хүн байсан Жан Зөөлин, Хятадын том цэргийн эрхтэн Үжин Шин гэдэг хүмүүс бүгд тогтог тайчтай байлдаж яасан. Байлдаад тийм ээ тэд нар ба томроо тогтог тайж тэдлэр ялгдаж сүүлд нь тооны давуугаар май хүн чинь шахтаж Орос руу гарсан байхгүй юу. Тэгээд сүүлд 12 он Монгол улсад ирээд Богд хааны торгон цэргийн дараагаар ажиллаж байсан. Тэгээд ховдыг чөлөөлөхөд тогтогтай өөрийн нөгөө дагуулж явсан цэргүүдээ бүгдийг ховд руу явуулж ясан. 12 онд Өвөр Монголыг чөлөөлөхөд бүх цэргүүдээ бас Өвөр Монгол руу илгээд ясан. Ийм зоригт баатар юм аа. Тийм болохоор тогтог тайж бол юм Домогт баатар магтгүй 11 оноос өмнөх одоо тогтог тайж шиг байлдаан үтсэн, дайн үтсэн хүн бол монгол хүн дотроос өөр хүн байхгүй байна л да. Дараагийн хошуу бол горлолсын хойд хошуу. Горлолсын хойд хошуу бол өнөөдөр бараг л байхгүй болсон. Голдуу Хэрэмжан мужийн нэг хот 2 шам болоод тасдаа дууссан байдаг. Хэрэмжан мужийн Жоо Удунши бол 670 мянган хүн амтай. Монгол хүн 2 мянган хүн байдаг. Хэрэмжан мужийн Жоо Ужуушам бол 300 мянган хүн амтай. Монгол хүн бол 300 хүн байдаг. Хэрэмжан мужийн Жоо Юаншам бол 330 мянган хүн амтай. 3 монгол сумтай. Монгол хүний тоо бол 8900 гэдэг тийм тооцоо байд юм аа. Ер нь энэ нөгөө жирмийн чуулган бол тий Хятадтай одоо дээхэн үеийн манч нартай, манч түнгус нартай хилдэг учраас сүүлд нь их шин засгийн бодлогоос хойш хитэн хичнээн сайн Хятад үн манчийн нутаг руу дөрвөж орж ирээд тэгээд түүний хажуугаар Монгол нутаг руу шахаж дөрвөж тийм ээ идэж тэгээд одоо өнө зах хязгаарыг бүх нутгийг ихэнх нь авсан тийм түүхтэй байна л да. Жирмийн чуулганд багтдаггүй бас нэг хошууг ярих ёстой. Энэ нь бол их мянганы хошуу гэдэг. Их мянганы хошуу бол тухайн үед жирмийн чуулганд багтдаггүй байсан. Ер нь Хэрэмжан мужийн жанжинд хамаардаг байсан. 100 гарын хаан тул мөхснээ дараа тий 100 гараас нэг мянган хүнийг энэ нутагт шилжүүлэн авчирч их мянганы хошуу байгуулсан гэсэн түүхтэй юм байлээ. Энэ өдөр их мянганы хошуу бол өөр Монголд багтдаггүй болсон. Гэхдээ ерөнхийдөө бол Хэрэмжан мужийн 3 шанд хуваагдаж ярангуяа их мянганы гэдэг хятадаар Яншэн гэж энд Яншэн бол 450 мянган хүн амьдардаг. Монгол хүн бол 500 хүн л байдаг юм байна. Нөгөө хоёр шин Бай Чүншэн, Фу Юшэн гэж би монгол хүний тоог мэдсэнгүү. Ерөөсөө дээр үеийн
Яан шин чинь бас их мянган чинь Монгол хүн бас цөөхөн шин байсан. Одоо тэгэл Монгол хүний тоо бүр одоо мэддэхгүй болтол байхгүйсэн байна л да. За жирмийн чуулган бол ер нь өнөөдөр бол голдуу Өвөр Монголын Тунлын хот одоо хуучнаа Жирм аймаг гэж нэрлэдэг байсан. Хянган аймагт одоо хуваагдаж хараалгадаж нэгж болж явж байгаа. Ер нь Монгол хүн харьцангуй ихтэй. Одоо миний одоо мэдхээр Жирм аймагт бол нэг сая хэдэн 100 мянга блэ. Зөвхөн Тунлын хотод чинь сая 400 мянга гэдэг. Тэгээд Хянган аймаг чинь 600 мянга. Ер нь энэ хоёр аймаг чинь 2 саягаар монголчууд амьдардаг ийм төвхтэй юм байлээ. Ийм нэг жирмийн чуулган гэж маш их нөлөөтэй. Ялангуяа дайчин гүрний үед бол хорчны баруун гарын дунд хошуу, хорчны зүүн гарын дунд хошуу, хорчны зүүн гарын хойд хошуу, төшөөд хошуу, дархан хошуу, боо ангийн хошуугийн 3 хошуу бол маш их нөлөөтэй. Манжин хааны гэр бүлтэй хамгийн их дотн байсан, хамгийн хүн нам ихтэй, ийг үржилсэн тийм түүхтэй ард түмэн байсан юм байна. Харамсалтай бид нар чинь иймэрхүү одоо амьдарч янда ихэнх нутгаан хятад таслагдаад, монгол хүн шахагдаад байхгүй болоод тэнд байгаа нь уусаад тэр байтугай өөр Монголд одоо өөртөө засварны хэмжээнд амьдарч байгаа монголчууд нь хүртэл хэлээ мартаад, хэл нь муудаад за 3 жилийн өмнөөс бүр хэлний одоо монгол хэлээр зааг ирэх нь хаагаад ийм л байдалтай явж янда. Гэхдээ бид түүхэн мартаж болохгүй. Бид нар чинь Евроазийг тэмээ эзэнс ясан Чингисийн удам түүгээрээ бид нарыг үргэлж бахархдаг. Хэдий хэлгүй эсэн ч бай түүхээрээ бахархдаг монгол хүнтэй би нэг биш удаа олон таарч ирсэн. Би бол тэр түүний ойлгож байгаа. Яагаад бол монгол гэдгээр бол ер нь хүний зүрх сэтгэл мөнхийн хадаастай байд юм аа. За энэ удаагийн дугаар ингэж өндөрлөө. Дараагийн дугаар бид нар 100 удийн чуулганы ярихыг бодож байгаа. За баярлалаа. Анхаарал тавьсанд баярлж байна. Баяртай.